Монгол улсын ерөнхий прокурорын урилгаар манай улсад айлчж буй бүгд найрамдах Турк улсын ерөнхий прокурор Ноён Хаасан Эрбал тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр улсын хурлын даргын их болд хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд парламентын тэргүүн зочдын айлчлал үр дүнтэй байгаад талархал илэрхийлсэн. Түүнчлэн прокурорын байгууллага төдийгүй хууль тогтоох дээд байгууллага, засгийн газар гээд бүх шатанд, бүх салбарт хоёр улсын хамтын ажиллагаа өргөжөнд хэлж байгаад баяртай байгаагаа хэлсэн юм. Тухайлбал Туркийн ерөнхий сайд энэ хавар манай улсад айлчлах үеэр Өвөрхангай аймгийн хар хорин суманд олон улсын нисэх буудал хамтран барихаар тохиролцсон. Ингэснээр Туркийн жуулчдыг шууд хар хоринд буулгах зэрэг аялал жуулчлалын салбарт хамтран ажиллахаар болсныг дурссан. Тэрээр мөн Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуул амжилттай болсныг зочинд дуулгалаа. Ноён Хаасан Эрбал одоогийн ерөнхийлөгч Илбэг Доржийг дахин сонгогдсонд баяр хүргэж байгааг уламжлахыг хүслээ. Түүнчлэн төрийн эрх барих, дээд байгууллагын удирдлага, бүтэц, доктортой байх нь улс орны хөгжөлд ач холбогдолтой байдаг гэсэн юм а. Улсын хурлын даргын их болд прокурорын байгууллагын дэргэд лаборатори байгуулах ажилд Туркийн прокурорын байгууллагаас дэмжлэг үзүүлэхийг хүссэн Ноён Хаасан Эрбал энэхүү хүсэлтийг хүлээн авч бүх талаар дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.